Бид Премьер Лиг, NBA үзэж, Формулагийн тамирчдыг шагшин магтаж, Рембрандт, Пикассогийн бүтээлийг гайхан бишрэх хэрнээ төгөлдрийг соёлуулсан төрийн наадам. Хурдан морой юунд ихээр хараан зүгж буруутгах юм бэ. Нэгэн цагт монголчуудын дэлхийг нэгтгэхэд хөлн болж явсан морин соёл бол монголчуудын үнэт өвн юм. Бас хүн болгох спорт юм. Харин хурдан морь унааж хүүхэд бол үндэсний спортоор хичээлж байгаа тамирчид нэлээ. Өөрөг шилбүрээ унж тоглодог монгол хүүхдийн үнэн чанд нь монгол морь юм. Ер нь монгол эрчүүдийн анхны унаа шүлбүр юм. Шүлбүрээр л эхэлж унааждаг. Үүнийг партай байшин паалантай жорлон сууж, малын мах иддэг мөртөө хөдөөний амьдрал мэдэхгүй зарим нэг нь буруутгах нь ч бий. Үзэгч та монгол наадмыг моргүүгээр төсөөлөх гэдэг нэг үзэлтэй. Өвдөдсээс уламж ирсэн чи моргүүгээр яад наадам төсөөлөх вэ? Уламжлагдаад ирсэн одоо манай соёл гэдэг утгаараа яхахгүй моргүүгээр наадам гэдэг бол надад тийм төсөөлөх. Наадам гэдэг чинь манай Монголын үндэсний баяр. Тэгэхээр үндэсний баяр манайх үндэсэг гэхээр юугаасаа бусдаас илүү үндэсний гэдгээр өөр юм бэ гэхээр морь мал, тавуу шумал гэдгээр л өөрлөлтөө. Моргүүр төсөөлж болохгүй шүү дээ. Монголч морьтойгоо одоо дэлхийг дайраад эзэлсэн. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1-1-6-ад үндэсний түүх, хэл соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэсний оршин тогтнохын үндэс амин чухал дархлаа мөн хэмээн цагаан дээр хараар тунхаглажээ. 3000 гаруй жилийн түүхтэй морины соёлыг Монгол үндэсний үнэт өв, уламжлал, зан заншил биш гэж чухам хэн хэлэх вэ? Энэ шин төв ойрсоос ирсэн шүүгч албан ёсоор дэлхийн дээд амжилтаар бүртгэн батлан живгэн харагдана. Төв Азийн нүүдэлчид өнөө цагийн даяарчлалын ихийг тавьсан гэдэгч даяарчхад бас учир бий. Одоо нэг хөгжиж компьютер үзэл байгаа. Би бас нэг бододгийн Улаанбаатар хотын энэ 20 нуудад дотор чинь морин одоо хүүхэд морь унуулдаг цөмөрөө нэг клубтэй болсон гэж. Энээс холдож болохгүй байхгүй. Тэр хүүхдийн хөгжилтэй одоо сайхан харин жин сайхан хөдөлгөөн хөдөлгөөр цанаар голгодог их том сайхан байгуулагдсан байсан. Тэр эдээс бидний шин дандаа суурьнд байж болохгүй. Монголчууд өөрийгөө хөгжүүлж, соёлоо хөгжүүлж бэлдэх. Элт морин дэргэдэг хачрах хим родалсан нутагтай. Бэлт хүмүүнөө хачдан морд. Мэдээлэлээ мэдлэг хэмээн андуурсан хэсэг нийгмийн сүлжээгээр хийрхэж морин соёлыг үгүйсгэнэ. Хэний ч албадлаггүйгээр монгол наадмыг бүрдүүлж түмэн олныг цэнгүүлж байгаа энэ хэдэн уяачтай юунд нь ингэж буруутан болгодог юм болоо хэмээн залуу уяач буян тогтох бидэнд хэлсэн юм. Буруутгагдаад байгаа гол асуудал нь мэдээж хүүхдийн эрх. Уралдааны үед хүүхэд гэмтэх тохиолдлыг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ тунан хэтэрсэн сайн санааны төөрөгдөл эцэстээ энэ соёлыг үгүйсгэх мориндоо дургүй монголчуудын тоог нэмэх сөрөг аюулыг дагуулж байна. Манай хүүхдүүд эсвэл бүгд л морой уяад, морой унаад уралдаад наадаад ирсэн өв соёл шүү дээ. Тэгэхээр ч одоо хүн аргагүй л Монгол улсад юм морой л уяхаас байхгүй. Тэмээ энэ чинь үүдийн ёс зүй байгаа юм чинь одоо тэгээд бүгд л морин дуртай хүмүүс баян хүн тоглолоо гэдэг шалгадлаа шүү дээ. Бүгдөө тэр улсууд чи аав нь өвөө нь аргагүй өөртөө багдаамаар унжээсэн улсууд эднээс ч л морой үйж байгаа шүү дээ. Одоо үгүйсгээд байгаа улсуудтай бол санаа зөрчил байдаг. Одоо ямар улсууд ямар бодлоготой тэгэж наадмын өв соёлыг болиулах гэдэг одоо. Үнэхээр цэнгэр агаарт өссөн хүүхдүүдийн одоо хазар нулаа утраад нүдний хараа бол одоо тийм ойрын одоо харааны харлаган байхгүй алсыг хардаг болцсон. Тэр сайхан одоо имэйл дээрээ тэр сайхан одоо морин дээрээ одоо дахиад сурцсан. Тэр хүчил төрөгчийн ханамжтай тэр сайхан цэвэр агаараар амьсгалж байгаа тэнд өссөн хүүхдүүдийн тарих толгойн хөдөл тарихны даралт байхгүй. Тэгээд тэнд байгаа жинхэнэ гений өрчтөнд ороогүй сүүгийн угаад махын нийтэд таргаан угаад айргаан угаад одоо тийм хөөрхөн одоо банд доктууд одоо үнэхээр Монгол дүүрэн бэл дээ. Энийг л өшөө олшруулах хэрэгтэй. Ингэснээрээ бол Монголоор үлдэн Монголыг өнөөдөр тэдгээр морьтон монголчууд аварнаа. Адуу хидийдсэн ухаантай амтэн аж. Олон хоног сойгдоод ирэхээр унаач хүүхэдтэйгэн ижисчихнэ. Хараад тань үнэрлээд мэднэ. Гадны хүн
эсвэл том хүн барих гээд очиход дөлөх хэрнээ. Унаач хүүхэд нь огтон бариад гүүхээр эргэж хараад зогсох жишээ нэ. Би ерөөхдөө шүлэг уншихаас шүлэг зохиохоос гэдэг юм. Ерөөхдөө ганцаараа мөртөөгөө хоёулахнаа ярьдаг ч юм уу тэр үед шүлэг уншиж зохио энгүүл яах вэ тийм санаа юм. Хамгийн их хөдөлгчд эх орон танаас харамчхан амин бас харамсангүй баярлаа. Бид уг нь яг үнэндээ морин хүлэгнээс илүүтэй төмөр хүлэгний асуудалд санаагаан жилээх ёстой юм. Сүүлийн 6 жилийн хугацаанд автомашины осолд 7100 гаруй хүүхэд өртөж гэмтсэн бол 300 гаруй хүүхэд төмөр хүлэгнээс болж нас баржээ. Морины уралдаанд хүүхэд золиосуулж байна хэмээн хашгирагчид харин яагаад энэ асуудалд зөөгүй сууна вэ? Улсын хэмжээнд зам тээврийн осол 1112 бүртгэгдэж 1143 хүүхэд өртснөөс 54 хүүхэд амь насаа алджээ. Яг бодит байдал дээр одоо зам тээврийн осол одоо буурах хүүхэд холбогдсон осол буурах за хүүхдийн амнаас одоо эрсдэх байдал нь тоон үзүүлэлтээр буурах байдал харагдахгүй байгаа. Зам тээврийн ослоор амиа алдсан хүүхдийн тоо 2010 онд 28, 11 онд 40. Нийт зам тээврийн осол хэмжээ болмоос бол 12 мянган хүн бол зам тээврийн осол бүртгэгдсэн байгаа. Үүнээс бол 3247 он бол 0-аас 18 насны хүүхдүүд бол зам тээврийн осолд хүрсэн байгаа юм аа. Адууны дэргэд өсч морин дил дээр салхи цуулан давхисан хүн жинхэнэ монгол хүн болон боождог. Харин соёлчүүдэн нарийн жинс өмсч нүрээ будан чихээ цоолсон монгол залуус олширх нь монголчуудын үнэт зүйл өв соёлд сэв сууж байгаагийн нэгээхэн илэрлэл үзье. Монгол хэлээр ярьж хари бодлоор сэтгэх даяаршлын эсрэг бид дангаарших бодлогоон алдаж үл болно. Орос орсоор монголоор хятад хятадаараа японоор байж энэ үл хүн төрөлхтний баялаг болдог байхгүй юу? Тэгэхээр Монголын одоо хүн төрөлхтөнд онцгойрох баялаг нь бол юухээр нүүдэлчдийн соёл иргэншил. Нүүдэлчдийн соёл иргэншлийн дотор бол их том баяр суурийг эзлэх яхахгүй адууны аж ахуй байгаа. Сүлдэндээ яваад морио залдаг үедээ дээр уучин социализмын үед залж ил байсан одоо ч морио залсан энэ бүхэн бол одоо монголчуудын хэмэр лундаг сэргээсэн ийм сайхан одоо адгуусал да. Тийм учраас монгол хүн бол морио дээдэлдэг, морио хүндэлдэг, морио хайрладаг. Морин соёл олон соёлоос цогцлон бүрддэг. Мориндоо мордохоос эхлээд хүүхдийн гинго, зээ татах, гарааны зүхай хөдлөх, өнгөлж яригдсан мориныхон цолыг дуудах гэдэг. Түмний цэнгэл төрийн наадмыг гадаад дуугаар нээж 93 наадам бооцоод уралдаан болох нь бидний хүсээдгүй үнэт зүйл биш л баймарсан. Угаас Монгол наадмын шүншиг нь Монгол хүний иймэр цогцол бонж мориндон байдаг бизээ. Ээлэндээ зарагдсан унаг нь нутгаан зэрж тэмүүлдэг. Иймэр нь босоо Монгол морь хинд гай болсон юм байна. Racing is very dangerous. You need to protect the girl. You open the podcast. Horchila!